Хардлагатай хууль дүрм журмуудын судалгааг хийх зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг хууль зүйн дотоод иргэн сайдад даалгалаа. За өнөөдрийн хуралдаанаар олон улсын болон дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг авч хэлцлээ. Монгол улсын хувьд Монгол улсын нутаг дэвсгэртээр байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалгүйн ялгуургүйгээр эрүүгийн хуульд заасан нөхцөл журмын дагуу хамгаалагдах ёстой. Тэгэхээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагуудтай холбоотой за энэ харуул хамгаалалттай холбоотой зүйлүүд дээр онцгойлон анхаарч ажиллах. За мөн Монгол улсын иргэд эрүүл аюулгүй орчин, хуулийн хамгаалтанд ор өөрсдийн амнаас эрүүл мэндийг хамгаалуулах энэ эрх хэрэгжүүлэлттэй холбоотой зохих арга хэмжээнүүдийг авч ажиллахыг хууль зүйн дотоод иргэн сайдад даалгалаа. За баярлалаа. За та бүхэндээ бүгдээр нь энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхэд хамгааллын байгууллага үүсч өгсөний 100 жил болж байна. За энэ хүрээнд бас өчигдөр хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинжилсэн бүрэлдэхүүнээр анхныхаа хурлыг хийлээ. Энэ хурал дээр хэлцэж ярьсан зүйлийн талаар өнөөдөр бас засгийн газрын хурал дээр тодорхой мэдээллүүдийг өглөө. Ингээд эрүүл мэндийн салбарын хувьд засгийн газрын хувьд гол баримталж байгаа бодлого маань бодлогын нэг чиглэл маань эрүүл ирээдүг бий болох энэ бодлогыг бид нар хийж хэрэгжүүлж байгаа. Үүнийхээ хүрээнд бид нар хүүхдийг эхийн хэвлэлд байхаас нь эхэлж анхаарал хандуулах энэ бодлого руугаа төлхөө чиглэх нь зүйтэй. Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрт илрүүлэг урдсан үйлчлэгийн тогтолцоог бэхжүүлэх. За энэ хүрээнд хийгдэж байгаа 6 насны эрт илрүүлгийг улс орон даяар орон нутагт эрчимжүүлэх. За мөн 4-р анги 10-12-р ангиудад хийгдэх эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулж, ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдүүдийг эрүүл төгсдөг ямар нэгэн өвчин эмгэг байгаа тохиол эрт илрүүлж оншилж эмчилдэг энэ тогтолцоог эрүүл боловсролтой ирээдүйн эх орны хамгийн гол хөгжлийн тулгуураа гэдэг энэ үзэл баримтлалаа өшөө цаашд нь батжуулах тал дээр авч хэрэгжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх ийм үүрэг чиглэлүүдийг засгийн газар дээр бас ийм даалгавруудыг ерөнхий сайд өглөө. Цаашдаа бид нар зүгээс бас санаачлан боловсруулад байгаа сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийг бас үзэл баримтлалыг баталж намын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэх гэх мэтчлэн цаашдаа хүүхдүүдийг өвдснийхэн дараа биш эрт илрүүлж өвчлөлийг эвжилдэг цаашдын хүүхдүүд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчлэгийг төвөгч хэрэгдлгүй байх, амьдарж байгаа бүс нутаг орон нутгаас бүхэл төрлийн тусламж үйлчлэгийг авах энэ боломжийг бүрдүүлэх тал дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа эрчимжүүлэх тал дээр өнөөдрийн засгийн газрын хурал дээр үүрэг даалгавруудыг өгж ажиллалаа. За баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За сүүлийн үед бас урааны асуудал нэлээд яригдж байна. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хурлаар